Сайн байна. Навлайн сургууль зуршлын дөгөөс эрхлэн төлөвж би хижүүгийн бодлого болон бодолтууд өнөөдөр болохоор хижүүгийн 2021 оны 1-р шалгалт мат агсан төвшин буюу яхаа курс 2-ын тэ бодлого 1-1-2-ын бодъё гэсэн чи юу юм бэ лээ? Нөгөө basic-ийн курс 1-ийн бодлогонотой адилхан юм байна лээ. Тэгээ курс 1-ийн бодлоготой бүгдээр ингэ оруулсан байгаа юм чинь. Энэ 1-1-1-2-ыг бол яг курс 1-ийн бодлого 1-1-1-2-тойгоо адилхан байгаа. Нэг нь болохоор нэг f of x, g of x гэсэн функцтэй бодлого. Нөгөөх нь болохоор нэг a, b хоёр хүн хоёр уутнаас карт суглаад аль хитэн ялна гэсэн нэг тийм боломжтой нэг бодлого байсан. За адилхан бодлого идэх гэж бодоод явах уу. Өнөөдөр болохоор ижүүгийн 21 оны 1-р шалгалт мат агсан төвшин бодлого 2-ын 1 гэсэн чинь дараагийн бүлбэрээс c, d, e, f, g-г 0-9-ийн хооронд сонгож тавина уу гэсэн юм. Ийм a, b хоёрыг нь болохоор өөрсдөө бодож байгаа тоог нь гаргачаад ингэвтэй. c, d, e, f, g-г нь болохоор энэ олон сонголтын хариултаас нэг харийг сонгоно гэсэн тийм юм байна. За өгүүлбэр нь юу гэсэн бэ гэсэн чинь нэг талынхан урт нь 1 байх 4 өнцгт юм уу. Тэгээд тетраэдр юм байна тийм үү. Тэнгүүтээ a, b, c байла. X нь болохоор 1-ийн орондох тоо байг. Тэнгүүд a бидлийг нь x 1-1 сарцаанд хуваах p зэг. P зэдлэг нь x 1-1 сарцаанд хуваах q зэг авлаа. Энэ векторуудыг a, b, c векторууд гэж нэрлэжээ. Косинус p of q-гийн тухай бодё гэдэг. Тетраэдр гэхэлээ нэг юм дэрсэн. Яг пирамид бол биш. Пирамид чинь болохоор нөгөө нэг доотлолт нь дөрвөлжин байх хэрэгтэй шүү дээ. Тэ? Доотлолт нь квадрат байх хэрэгтэй. Тийм бол пирамид чинь. Энэ болохоор доотлолт гурвалжин байгаа байхгүй шалан нэрээ. Тэр яг пирамид бол биш. Тетраэдр гэх нэг юм гурвалжин гэдэг дөрвөн шиг гурвалжин хэлсэн нэг юм дэрсэн байгаа юм. О-г нь энэ дээр тавиад a, b, c-г энэ дээр тавьчих тэ. a, b, c-г тавьчих. За нэг юм тетраэдр байлаа. Зөв тетраэдр бүх талаадах нь урт нь 1 гэжээ. Тэнгүүтээ x болохоор 0-1 ярцаанд хоорондох нэг тоо аваад тэнгүүтээ энд болохоор нэг p зэг гэх юм байна те. P зэг нь болохоор энэ x 1-1 харьцаад хуваах тийм зүг байхгүй юу. Тэгэхээр ийм болно гэсэн үг. a, p харьцалдаг нь p, b тэнцүү x харьцалдаг нь 1-1 гэсэн. Бод юм байна. Гэхдээ би нэг яаж болох вэ гэхээр a, p тэнцүүгээ шуурчижээ. a, p тэнцүү x-ийг угаан 1-1 гэсэн. Тэнгүүдээ p гэвч болох. Аль эсвэл шууд нөгөө нэг аль нэг k тавьчихвол тэ. a, p нь ерөөсөө kx юм байна. b, p нь болохоор ерөөсөө k 1-1 юм байна. Ингэж бичиж байгаа хоёулын хооронд хуваач юм болохоор k-нууд нь усаад a, p хэрцэлтэн p нь яхаа x 1-1 гэсэн нь гарч байгаа шүү дээ. Тэнгүүдээ a, p, p хоёрын хооронд нэмээд жижигтэй p, b тэнцүү гэхээр kx нэмэх нь k 1-1 гэдэг чинь өөрөө kx нэмэх нь k хасна k гэсэн үг тийм. Хасна k гэсэн тэгээд энэ хасах k чинь энэ нэмэх k гэдэг урагдаад тэнцүү k болчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь a, p дээр нэмэх нь p гэдэг чинь энэ a, b-ийн урттай сте. a, b-ийн урт нь болохоор угаасаа 1 гэдэг чинь k1 юм байна. Тэгэхээр a, p бол ерөөсөө x юм байна. p, b болохоор 1-1 юм байна гэж шууд бичиж болно гэсэн. Энийг харьцаа гэхгүй шууд яхаа x урттай 1-1 урттай гэж шууд бичиж болно гэсэн. Яагаад вэ гэхээр a, b-ийн урт маань 1 байгаа болохоор тийм. За тэгэнгүүтээ энэ дээр бас адилхан нэг q зэгийг яхаа x 1-1 за q зэг тавилаа. Тэгэнгүүтээ o-гоос a хүртэлх гээд энэ векторыг те энэ векторыг болохоор a вектор, e шигээ b вектор, e шигээ c вектор гэчээд одоо энэс p o q гээд нэг ингэж үүсэх энэ хавтгай дээр үүсэх энэ өнцөгийн тухай ярих гэдэг байхгүй юу? Ер нь 3 хэм хэвдүүлээ 3-ыг хэвдүүлээ 3 хэмжээст октогон геометрийн нэг тийм бодлого шуулцсан. Яг ингэ бодоод үзэхээр энэ косинусын тухай бодох хэцүү байгаа. Тэгсэн чинь векторын скляр үржрээр ордорсон байна те. За нэрнгээ авчиж вектор байла, a вектор байла. Нэг нь болохоор яах юм? За ax, y, a, z гэж тавьчих те. 2 хэмжээстэй 3 хэмжээстэй бол яах юм 3 хэвдүүлээ координаттай шүү дээ тийм үү? Хэрэв 2 хэмжээстэйсэн бол шууд ax, y дээрээ тусч болно те. bx, by, bz ч юм уу байлаа гэж үү. Тэнгүүд болохоор векторын скляр үржүүр гэхээрээ 2 янзаар бичиж болно. a-г b-гээр скляр үржүүлээ гэхээр a-гийн урт, b-гийн урт тэнгүүтээ косинус альфа тавьж байгаа. Хоёр векторын хоорондох өнцгөнтэй тэрнийх нь косинус байж болно. Аль эсвэл энэ маань өөрөө бас яах юм. Чөт координатыг нь өөрчилж мэдсэн. ax, bx, y, b, az, bz тоо. Тэг. Шууд яах юм векторуудын маань болохоор 1 2 3 та вектор нөгөөд нь болохоор яах юм. Нэг тэг хаснагтай вектор байна гэх юм ба шууд скляр үржүүр нь болохоор 1-1-ээр үржээд 1, 2-ыг тэгээр үржээдэг
3-ыг хасны рүү хасах 3 гээд үржүүлэнгүүтээ хасах 2 гарах юм байна гэдэг. Шууд энийг бол яхаа тэнцүүгээл тавьчихвал гэсэн үг. Бид нар тийм нөгөөг байх юм бол ортуудыг нь олж аваад яхаа космос айлгуудаас тавьж болно гэсэн үг. Энд дээр болохоор гэсэн чинь за A B C векторуудын хувьд болохоор ийм юм биелнэ гэсэн байна. A B C вектор чинь манай тетрайдрын маань энэ онцгнууд нь байгаа шүү дээ. Тэгэхээр би зүгээр ингэ харж болж байгаа байхгүй юу? Тетрайдрын зөвхөн нийтлийг нарыг O тал нь байгаа доороо A B суурь нь байгаа тийм. Тэнгүүд ийшээгээ энэ A вектор байгаа, энэ шигээ B вектор байгаа. Тэнгүүд болохоор зөв тетрайдр гэдэг бүх талуудын урт нь 1 гэдэг өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр зөв гурвалж юм чинь энэ орой бол 60 градус шүү дээ. 3.3-ын хэлбэрийн 180 явах хэрэгтэй. Зөв гурвалж нь кэр 3 шууд хувагаал яах юм. Хүнсгүүд нь 60 градус авах юм яагаад юм тийм үү? Тэгэхээр AB-г үржүүл гэдэг бол уртууд нь угаасаа 1 гэдэг өгсөн юм байна. Тэгснэ космос 60 градус. Космос 60 дээр ч өөрөө 2-1 байгаа. Тэгэхээр A-г B-г үржүүл 2-1 юм. Би одоо энэ ажилтнууд нь гэх юм одоо жоохон цаашгаа тийм ингээд нэг C вектор байх хэрэгтэй тийм үү? Ингээд харах юм бол тийм. Энийг дахиад эргүүлээд гарахаар болохоор O, B, C болчих шүү дээ. Тэгээд дахиад ишгээ яхаа B вектор байгаа, C вектор байгаа. Энд дээр дахиад 60 градустай нэгтэй гэхээр ерөөсөө бүгдээрээ л яхаа B векторыг үржтэн C вектор эсвэл яхаа C векторыг үржтэн A вектор гэдэг бүгдээрээ хоёрын гарнаг айлтж болно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр A, B бол яхаа 1 болон 2 юм байна. За дараад гэж жагаад OP болон OQ векторыг ингэж бичиж болох учраас гэд явцсан байна. Тэнгүүд одоо энэ CD дээр болохоор энэ олон сонголттой асуулт юмнуудаас сонгон тэ. Тэнгүүд энэ ер нь л 0 1 2 3-ын эдрийн айлгийн сонгож таарах баг. Тэр векторыг нэмсэн гэсэн байдлаар тэ. Би болохоор яах ёстой вэ гэхээр гэдгүү. Тэгвэл ийшээ ингээд A вектор байгаа. Ийшээ ингээд B вектор байгаа. Тэгэнгүүтээ энэ AB талыгаа болохоор PC маань x1-ээс 1 сарцаа хуваацсан байгаа. Ийм утгатай хуваацсан байгаа. Энэ болохоор O-цэг маань байгаа. Тэгэхээр би ингэмэр байхгүй. Энэ OP векторыг олоо гэхээр OP вектор гэдэг чинь өөрөө яхаа энэ A вектор байгаа. A вектор дээр нэмэх нь энэ A-гаас P рүү харсан ийм жижигхэн вектор байхгүй. Тэгэхээр энэ вектор дээр энэ векторыг нэмэх юм бол 3 нөгөө векторыг нэмэх 3-ны дүрм байгаа шүү дээ. Шууд ингээд нэмчихэр нь яхаа эний төсөлөөс ийшээ татчихдаг тийм үү? Энэ вектор чирнэ гэдэг OP-г ингээд зохиомоор байгаа байхгүй. Тэгвэл одоо энэ векторыг олох хэрэгтэй тийм. Энэ векторыг юу гэж болох вэ гэхээр ишгээ B вектор байгаа. B ингэмэр юм уу? Энэ хасах А вектор тийм. А вектор чинь доошгоо чиглэсэн байсан юм чи би болохоор хасах тавьчаараа дээшгээ юм харж чинь тийм үү? Энэ дээрээ буцаагаад B векторыг нэмчих юм бол нэг ийм вектор гарч ирнэ гэсэн үг болчих тийм. Энэ векторынхаа уртд нь хуваагаад x-ээр нь үржиж юм шүү. Энэ вектор маань болохоор одоо яхаа хасах А вектор нэмэх нь B вектор буюу яхаа B вектороос А вектор ч юм уу тийм. Ийм вектор болсон байгаа. Би нэг одоо тэр чигт нь хуваахаар нийт урт нь болохоор 1 байгаа шүү дээ. Тэгээ манай яхаа энэ жижигээс юм урт нь болохоор x байгаа. Нэгт нь угаад x-ээр нь үрчиж тийм. Нэгт нь угаад x-ээр нь үрчиж. Тэгэхээр энд гарч ирэх жижигхэн A-гаас P рүү чиглэсэн вектор бол ерөөсөө x ширхэг яхаа B вектороос A вектор гэсэн. Ийм вектор юм байна. Дараа нь эндээс O-гоос A хүртэлх вектор ч өөрөө A вектор байгаа. Энэ хоёрыг хооронд нь нэмэхээр манай OP вектор болохоор OP вектор тэнцүү A вектор дээр нэмэх нь x ширхэг B-гээс A вектор. Эсвэл гээд энийг задлаад үрчиж штэ. Тэгэхээр x B вектор нь A хаст нь x ороод ирэх юм байна. Тэгвэл энийг нэгээс x болгоод A вектор. Энийг нэмээд тэнцүү OP вектор гэж тавьж болох юм байна. Гिचээд одоо дахиад эргүүлээд нөгөө талыг нь харахаар бас яг адилхан шүү дээ тийм үү? Энэ дээрээ B-тэй, энэ дээрээ C-тэй, энэ дээрээ Q-тэй байгаа юм чинь OQ-гийн хувьд болохоор AB-ийн оронд BC гэж тавьж болж байна тийм. Нэгээс нь x A. Нэгээс хастдаг нь x A x B. XB нэгээс нь x A x B. Энэ болохоор OP вектор юм тийм үү? Тэгэхээр C-ийн оронд бол тгийд явах юм байна. Дараа нь энэ дээр болохоор x A вектор энэ биш. Би одоо энэ A-гийн оронд B-г тавиад энэ B-гийн оронд C-г тавьчих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ байна тийм. Нэгээс нь x B вектор x C вектор. Гэт энэ болохоор манай OQ векторыг ингэж болно гэсэн үг. За OP векторыг OQ векторыг ингэж бичиж болох юм байна. Тэгэх юм бол OP вектор OQ векторыг маань урт нь юм болно гэж бодож явчих. За уртыг нь болохтой болохоор яг л
уртыг нь болохоор ямар нэгэн a вектортэй ax a y a z гэдээ өгсөн байгээ. Тийм бол энэ векторын урт нь болохоор a векторын урт гэдэг бол язгуурдаар өдрийн квадрат гэж болно те. Ax-ийн квадрат нэмэх нь a-ийн квадрат нэмэх нь az-ийн квадрат. Нэг бол ийм байж болно. Аль эсвэл болохоор язгуурдаар гэснээр өөрийг нөрөөр нь үржиж болно гэж. Түрүүн a векторыг b вектороор үржлээ гэхээр ax bx-ийг нь a-ийг b-ийг нь az bz-ийг нэмждэг гэсэн шүү дээ. Тэрэн дээр одоо a-г нь өөрөөр нь үржлээ гэхээр чинь буцаал яах юм ax a-y az гараад ирнэ гэдэг чинь энэ язгуурын дор байгаа юм чинь өөрөө a-г үрж үрж чадж байгаа байхгүй. Тэгэхээр би нэг бол яхаа вектор өртөг болохдоо байгуулагчд нөхцөн байх юм бол шууд ингэж олчруулна. Хэрвээ өгөөгүй байх юм болохоор язгуур дор гэж өөрөөр нь үржиж болно гэж. Тэгсэн чинь OP вектор ч өөрөө өгөхдөө бид нар сая болохдоо нэгээс нь x a вектор нэмэх нь xb вектор гэдэг өгсөн нь. 0 нь тэ xb вектор гэдээ олцсон байгаа. Тэгвэл болохоор одоо OP векторын урт гэдэг бол язгуур дор гэж байгаа энэ маань квадратлах. Нэгээс нь x a вектор нэмэх нь b вектор. Ийм юмыг үрждэг нь нэгээс нь x a вектор нэмэх нь b вектор. xb вектортэй. Ингээд язгуураа. За тэнцүү язгууртаа юу юм нэгээс нь x-ийн квадратлж байгаа тий. Тэгээд a вектор тийм үү? Би одоо энийг энэгээр үржлээ. Нэгээс нь x-ийн квадрат a векторыг a вектороор үржих чинь шууд нэг гарна штэ. Яагаад тэгэхээр a векторыг a вектороор үржинэ гэдэг чинь урт нь a гэж урт нэг байгаа, a гэж урт нэг байгаа. Тэгснэ косинус a-нуудын хооронд үсэх үнс чинь тэг градус үстэй. Косинус тэгдэр чинь нэг байгаа штэ. Тэгэхээр шууд тэнцүү нэг юм байна. Тэгэхээр нэг. За нэмэх нь гэснээ xb-г нэгээс нь x-ээр үржээ. Тэгэхээр x нэгээс нь x бэжийг ab-гийн үрж рүү ba-гийн үрж рүү ялгаахгүй те. ab-гийн үрж ba-гийн үрж орчих юм болохоор тэр хамгийн ихэндээ нөгөө ab bc ac бол 2-1 байна гэдээ олцсон байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол зүгээр энэ бол 2-1 гэсэн үг. Нэмэх нь гэснээ дараа нь xb-г xb-гээр үржихээр дахиад x квадрат гэснээ b-гийн квадрат нь болохоор дахиад 1 болчихно. Нөгөөх нь болохоор тэр нь те нэгээс нь x-ийг x-ээр үржээд ab-гийн үржвэ. ab-гийн үржиж чинь дахиад бас яхаа энэ бол одоо 2-1 ихтэй тэнцүү. OP тэнцүү язгуур дор нэгээс нь x-ийн квадрат болгоо юм байна. За 2-1 2-1-тэй x нэгээс нь x юм шүү. Энэ x нэгээс нь x байгаа, x нэгээс нь x байгаа. Энд 2-1 ширхэг, энд 2-1 ширхэг байна гэж нэмэхээр 1 ширхэг гэдэг 2-1 x юм байх болчтой. Тэгээд нэмэх нь x квадраттай язгуурын нууч. Ингээ жоохон янзлах. Хариун дунд нь юм байхгүй байгаа юм чи жоохон янзлж язгуураас гарах гал юм шиг шүү дээ. За тэнцүү язгуур дор нэгээс нь x-ийн квадрат задлчээ. 1 хастан 2x нэмэх нь x-ийн квадрат. Нэмэх нь x хастан x-ийн квадрат нэмэх нь x-ийн квадрат. Энэ x-ийн квадратыг энэ x-ийн квадратанд дарчээ. Энэ нэмэх нэг x байгаа юм чинь энэ дээр болохоор ялаа. Хасны юм л тийм үү? OP векторын урт гэдэг бол язгуур дор 1 хастан x нэмэх нь x-ийн квадрат байна гэж гараадах юм бид нарт язгууртай байхгүй сте. Энэ язгуур нугаас энэ гаднаа байгаа юм шүү дээ. Язгуур нь гаднаа байгаа юм. Тэгээ язгуурын доор болохоор нэгээс нь x-тэй нэмэх нь x-ийн квадраттай. OP-г ингээд олцсон. OQ-г нь олъё гэхээр болохоор бас яг адилхан шүү дээ. Энд дэхтэй AB гэж өчгөө BC 50 тэгмүүд үржрүүд нь дахиад нэг гарах нь нэг гараал 2-1 гарах 2-1 гараал яг адилхан гараад ирэх юм чи энэ дэр бол хоёулаа ингээд тэнцүү гэтээсэн байна тийм. Нэгээс нь x нэмэх нь x квадрат. Нэгээс хасдаг нь x нэмэх нь x квадрат гэсэн. Хасдаг x-тэй x квадрат нь нэмэхээр байгаа. Энэ нэмэх нэг чинь нэмэхээр л байгаа шүү дээ. Тэгэхээр x квадрат хасны x нэмэх нь гэж хэлсэн ч болно гэдэг энэ нөхгүй. Хасны x нэмэх нь гэж хэлсэн ч болно 5. За e бол 5 юм байна. Дараа нь OP OQ-гийн үржүүр нь ийм болно гинэ. OP маань болохоор нэгээс нь x a вектор нэмэх нь x ширхэг b вектор. OQ векторын маань болохоор нэгээс нь x вектор биш нэгээс нь x тэгснэ b вектор нэмэх нь x c вектор байгаа тийм. За энэ яг одоо үржүүлэн гинэ. OP векторыг үрждэг нь OQ вектор тэнцүү